За, топик 2-ын унших, үргэлжлүүлээд бүгдээ өнөөдөр хамтдаа 16-аас 18 хүртэл хамтдаа хийнэ. За, энэ нь болохоор хоосон зай тохирох хамгийн тохиромжтой хувилбарыг доотохоос сонгох байгаа. орчуулад үзье. 영화 속 장면에서 천어번호가 나오는 경우가 있다. За, кинон доторх одоо болж байгаа үйл явдал ингээд дүр зураг байгаа шүү дээ. тэрэн дээр утасны дугаар ингээд гарч ирэх тохиолдол байдаг. 이때 실제 전화번호를 사용하면 호기심에 전화하는 사람이 생겨서 이 번호를 사용하는 사람은 일상생활이 힘들어질 수 있다. За, энэ үед яг хүмүүсийн ашигладаг бодит утасны дугаар руу хэрвээ ингээд ашиглах юм бол тэр кинонд ашиглах юм бол сонирхолтой хөтлөгдөн тэр дугаар руу залгах хүмүүс нь гарч ирээд тухайн дугаарыг ашиглаж байгаа хүмүүсийн одоо өдөр тутмын амьдрал нь хүнд хэцүү болох тийм тохиолдол байдаг. За, тэгэнгүүтээ 영화진흥위원회에서는 이와 같은 гэдэг нь болохоор за кино дэмж одоо төслийг одоо дэмждэг тиймэрхүү хорооноос үүнтэй адил хоосон заавад 영화에 나와도 상관없는 전화번호를 확보해 두고 гэдэг нь болохоор кинон дээр гарсан ч гэсэн ямар нэгэн тийм одоо тийм ашиглаж байгаа эзэн өдр байхгүй тийм дугааруудыг бүгднийг ингэж ялгаж ингэж тавиад 이를 영화 제작사에 제공해 주고 있다. За, тэрхүү дугааруудыг болохоор киног ингэж зохион бүтээж байгаа одоо хийж байгаа хүмүүст одоо тэр байгууллага ч юм уу тэр юунуудад нийлүүлдэг байх нэ. За, эхнийх нь болохоор 피해를 막기 위해. За, түүнтэй адилхан ямар нэгэн хохирлыг ингэж одоо хаахын тулд гэсэн үг. За, хоёр дахь нь болохоор 사실을 화면에 담고자 гэдэг нь болохоор тухайн үннийг тэр дэлгэцэн дээр одоо харуулахын тулд гэсэн утгатай харуулахаар. Гурав дахь нь 관객 요구를 반영하고자 гэдэг нь болохоор за үзэгчдийн одоо тэр шаардлагыг тусгах гэж гэсэн утгаарай. Дөрөв дахь нь 제작 방법을 알리기 위해. За, ингээд хийх зохион бүтээх одоо бүтээх тэр аргыг мэдүүлэхийн тулд. Тэгэхээр энэ дээр ч юм болохоор за юу яаж байгаа тэр юунаас болохоор залгасан ч хамааралгүй дугаарыг ингээд ашиглах гэдэг байгаа Тэгэхээр 이와 같은 гэдэг нь болохоор дээр нь 힘들어질 수 있다 гэдэг нь болохоор тухайн дугаарыг ашиглаж байгаа хүний амьдрал ингээд хүнд хэцүү болно, байн хүн залгаад байхаар хэцүү болно гэсэн утгатай юм гарцсан. тэрний дараа за үүнтэй адил иймэрхүү одоо кейсүүдийг одоо ингээд юу гэмдэ дахиж гаргахгүй тулд гэдгээрээ 피해를 ийм хохирлыг гаргахгүй тулд гэдгээрээ 피해를 막기 위해 гэдэг нь болохоор зөв хариулт болж байгаа шүү. За, 17 бүгдрээ харъя. бас адилхан хоосон зай тохирох үгийг олно. 30년 전 에너지 전문가들은 за 30 жилийн өмнө одоо эрчим хүчнийг одоо тиймэрхүү хариуцдаг тийм мэргэжилтнүүд за тэр үеэс хойш одоо тэр судалж байгаа үеэс хойш юу гэмдэ 40 жилийн дараа 지구에 사용할 수 있는 석유가 남아있지 않을 거라고 경고했다. За, дэлхий дээр одоо ингээд ашиглаж буй одоо газрын тос ерөөсөө үлдэхгүй гэж тэр үед ингээд тэгж санал гаргасан байна. тэр 그러나 тэгсэн чинь харин 현재의 전문가들은 за тэгсэн чинь одоо дэлхий дээр хэр их одоо эрчим хүч үлдсэн гэдгийг нь судалдаг тэр мэргэжилтнүүд 앞으로도 50년 이상은 계속해서 석유를 사용할 수 있을 거라고 예측한다. гэдэг нь болохоор цаашдаа одоо 50 жилээс илүүгээр ингээд үргэлжлүүлэн ашиглах боломжтой газрын тосны гэдэг үлдэгдэл байгаа гэж тооцоолсон байна. За, 이렇게 석유에 гэдэг нь болохоор за ингээд ийм одоо нэг юу газрын тосны тэгэнгүүтээ хоосон заавад 이유는 гэдэг шалтгаан нь 석유를 찾는 기술이 발전했기 때문이다 гэдэг нь болохоор за газрын тосыг ингээд хаанаа газрын тос байна гэдгийг нь тэгж олдог тэр одоо төхөөрөмж тийм технологи нь за аюул сайн ингээд хөгжснийх ингээд илүү дэвшилтэд технологи болсон учраас юм а гэж байна. 이 기술로 석유가 있는 곳을 더 많이 발견하게 된 것이다.
За энэхүү төхөөрөмж одоо технологиор дамжуулан газрын тос байгаа газрыг илүү их ингээд олж илрүүлэх боломжтой болсон болохоор юм аа гинэ. За тэгэхээр чи юу лээ? За юуны одоо юу яж байгаа те? Иймэрхүү ингээд одоо тэгээ нефтийн одоо тэгээ газрын тосны юм шалтгаан гэж байгаа те. Тэгэхээр хүмжирий тоо цувааж ингэдэг болохоор тэр одоо газрын тос хэрвээ байлаа гэхэд сайн муу гэж чанар байгаа шүү дээ те. Хүмжир гэдэг нь болохоор ямар нэг юмны сайн чанарыг хэлж байгаа. Тэгэхээр чанар нь улам сайжирсан гэдэг утгаар. За тэгэхээр биш байна. 가격이 상승하고 있는 гэдэг нь болохоор үнэ нь огцом өсөж байгаа гэсэн утгаар байна. Тийм байгаагүй 사용 가능 기간이 늘어난 이유는 гэдэг нь болохоор энэ болж байна те. Одоо саяны ингээд газрын тосоогоо тэрийг ашиглах боломжтой хугацаа ингээд нэмэгдсэн шалтгаан нь ингээд цаашаага ярьсан байх учраас энэ болох боломжтой. Дөрвийг харъя. 가치가 계속해서 떨어지는 гэдэг нь болохоор нефтийн энэ үнц нь энэ зүйл нь болохоор үргэлжлүүлэн доошоо ингэж унж байгаа гэсэн утгаар байна. Тэгэхээр зөв хариулт нь 3 байна. 18 гарах юм бол за энэ гэж байна. 수표교는 홍수에 피해 대비하기 위해 만든 조선 시대의 다리이다. гэдэг нь болохоор за 수표 гэдэг нэртэй усны одоо хэмжээ гэдэг нэртэй юм усыг хэмжих гэдэг нэртэй юм одоо гүүрэл юм байна л да энэ ханзаардаг бичсэн байна. За энэ болохоор энэ үерийн хохирлыг одоо тийм нэг хохирлоо сэргийлэхийн тулд ингээд зохион бүтээсэн за чусооны үеийн гүүр юм байна. За энэ 수표 гэдэг нэртэй тэгээ 표 гэдэг нь болохоор гүүрийг хэлж байгаа. за 돌로 된 수표교의 기둥에는 за энэ чулуугаар ингээд хийсэн ингээд 수표 гэдэг нэртэй энэ гүүрний одоо ингээд баг нь байгаа шүү дээ. Тэрэн дээр нь болохоор 일정한 гэхээр одоо нэгэн жигд ингээд юу одоо адилхан зайтай одоо зай болгон дээр 표시가 되어 있어서 гэдэг нь болохоор ийм нэг юм юу одоо юу гэмдэ 표시 гэхээр одоо тийм дээр нэг тэмдэглэсэн одоо ийм за юмнууд байгаа юм байна л да. Тийм байгаа болохоор тэгээ зай аваад 쉽게 알 수 있었다. тэгэхээр амархан гэд ямар нэг юм мэдэх боломжтой юм байна. 자, 수표교를 관리하는 담당자는 гэдэг нь болохоор за тухайн 수표гийн гүүрийг хариуцдаг одоо нэг юм хариуцагч байгаа юм байна л да. 비가 오면 강물이 높아지는지를 수시로 확인하고 гэдэг нь болохоор бороо орох юм бол ингээд усны хэмжээ ингээд x гинөө яаж гинөө гэдгийг болохоор байн ингээд шалгаж за 홍수가 날 것 같으면 гэдэг нь болохоор үер хэрвээ гарах одоо үер болох боломжтой болох юм бол за 사람들에게 알려 자 хүмүүст мэдэгдэн 퇴비하도록 했다. за ингээд нэг тэндээс одоо ингээд юу гэмдэ өөр тийшээ нүүлгэн шилжүүлэх ч юм уу тэндээс ингээд холдорой гэдгийг ингээд тиймэрхүү юмыг бас анхааруулж шилж өгдөг байх нэ. За тэгэхээр ингэж байгаа тийм хоос ингээд нэг адилхан жигд зайд ингээд нэг юм ямарчсан юм тэмдэглэгээ тэгээ тэмдэглэгээ ингээд тавьсан байгаа болохоор гэж байгаа. Тэгэхээр 강물의 높이 변화를 за усны одоо тийм өндрийн одоо дээшлж байгаа тэр хэмжээг гэж байна те. за хоёр дахь нь 강물의 속도 차이를 тэр усны одоо тэр хурдны ялгааг гурав дахь нь 달의 기둥의 간격을 за гүүрний тэр багны зайг дөрөв дахь нь 다리를 만든 재료를 гэдэг нь болохоор гүүрийг ингээд хийсэн материалыг. Тэгэхээр эндээс ингээд хамгийн зөв хэлбэр нь 강물의 높이 변화를 ягаад гэх юм бол энэ дээр ингээд тэр нь ингээд тэмдэглээ тавьсан байгаа шүү дээ. Тэр нь болохоор ус одоо ингээд бороо их ороод үер болохоор болох юм бол нэг хэмжээнээс нь дээшлээд ирэх юм бол энэ үер болох нэ гэд мэдэх боломжтой болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр усны ингээд хэр хэмжээтэй байгааг нь өөрчлөлтийг гэсэн утгаар шууд мэдэх боломжтой гэдгээр байгаа. Тэгэхээр зөв хариулт нь 1 нь байна. За дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай.